Алдар төл бөмбөгчин Леон Мессигийн шивэсний талаар мэдж авцгаая. Тэрээр 1987 оны 6 сарын 24-нд Аргентин улсын Росарио хотод төрсөн. Хөл бөмбөгийн хамгийн том шагнал болох алтан бөмбөгийг 8 удаа хүртсэн цорын ганц тоглогч. 2022 оны дэлхийн аварга. Клубын болон шигшээгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн буучдын нэг. Хамгийн анхны шивээсээ 2011 онд эжинхээ хөргийг далан дээрээ хийлгэж байсан. Баруун гарын слив бүтэн шивээс голчлон итгэл үнэмшил болон амьдралынхын төвхийг харуулдаг. Иесус Христийн шивээс католик итгэл болон бурхандаа талархаж явахыг сануулагч. Лотус цэцэг шаварт ургадаг боловч цэвэрхэн цэцэг хэцүү нөхцлөөс дэлхийн шилдэг тоглогч болж гарч ирсэн. Замналтай нь холбоотой гэж тайлбарладаг. Цаг, шүдэн араа, механик элементүүд, цаг хугацаа бүтээсэн карьер, ууггүй хөдөлмөр маш олон жижиг зүйлс нийлж өнөөгийн Мессиг бий болгосныг билэгдэж өгдөг. Баруун гарын их бид байгаа эмэгтэй хүний нүд, ихэнх их сурвалжууд үүнийг эхнэр болох Антонеллагийн нүдийг билэгддэг гэж үздэг. Над руу харж байгаа, намайг хамгаалж байгаа гэсэн утгатай. Түүний зүүн хөлн дээр домог болсон 10 дугаар болон хөл бөмбөгийн бөмбөг. Хүү Тиагогийн гарын хэв бүхий шивээс дотор нь түүний нэрийг шивүүлсэн байд. Баруун хөлний шилб хэсэг дээр өөрийн 3 хүүхэд болон эхнэрийнхээ төрсөн огноог бичүүлсэн байдаг. Комент хэсэгт ямар хүний шивэсний талаар мэдмээр нь үлдээгээрэй. Дараа уулзцгаая.